Өдрийг сайхан өнгөрөөрэй. Амьдралын маш чухал нэгэн аяныг бид эхлүүлэх гэж байна. Хизээч мартагдамгүй яриа түүхүүд сонсож, чухал санаануудыг ярилцах энэ аян зам биднийг дэлхийн өнцөг боломборт аваачих болно. Альфа бол амьдралын тухай зарим хүн гүнзгий асуултын талаар бусадтай санаа бодлоо солилцоход минь туслах зорилготойгоор бүтээгдсэн цуврал уулзалт ярилцлага билээ. Энд бид хоёр яриад л заагаад байх юм биш. Хүн бүр асуултаа сууж, бодол санаагаа илэрхийлэх боломжтой ярилцлага байх болно. Тантай хамт аянд гарах гэж байгаадаа бид маш их догдолж байна. Миний нэр Джейсон, түүнийг Бен гэдэг. Альфа тавтай морилготон таныг урьж байна. Альфагийн уулзалт бүр дээр бид өөр сэдвийг нээн ярилцсан. Юу гэж бодож итгэж явдгаа нухацтай тунгаан хамт байгаа хүмүүстэйгээ яриа өрнүүлэхэд чинь бид дуртай туслана. Уулзалт бүр дээр 3 удаа ярилцах цаг гаргана. Бид асуулт өгөөд дэлхийн өнцөг боломборт сууж байгаа хүмүүсийн хариултыг сонсох юм. Дараа нь та бүхэн энэ талаар хоорондоо ярилцах цаг гарна. Бидний асуулт ярилцлагыг эхлүүлж харин хааш нь чиглүүлэх нь та бүхний мэд хэрэг. Зарим нь нухацтай бодож хариулмаар гүнзгий асуулт байхад, зарим нь зүгээр л мөс ахлах зорилготой асуулт байна. Хамгийн гол нь ярилцлага өрнүүлэх шүү дээ. Жишээ нь Бен чамд хүснээ хийх 24 цагийн хугацаа өгвөл чи юу хийх вэ? Би олон зүйл бодсон байгаа. Хөөе, найзуудаа аваад явж болох юм уу? Хэдийг л бол хэдийг. Тэгэхээр мөнгө төгрөгний хязгаар гэж байхгүй юм байна, тийм үү? Хэмжээшгүй мөнгө. Энэ ч нэг их сайхан санаа биш үү? Ашгүй санаа гэж юу? Тэгвэл өөрийг сонгох. За, өөр шин санаа. Мэдгүй да, барын зузгнууд эрхлүүлж тоглож болох юм. Тэгвэл би санаанд орсноор өмөрөөчхөө. За. Цасны моциклтойгоо нислэг тэрэгнээс шууд үсрээд уулын уруу буун гэж боддоо. Аха. Хатаа авслаа шүхэртэй үсрээд лөө. Амжилттай газарлаа. За байц. Хувц хонор авахд нилээд мөнгө цацчихад аялал гарна да. Хамгийн өндөрөөс л өсөрч үзэндээ. Нэг том арал худалдаж аваад гэрийнхнээ бүгдийг нь найз нөхдөд бүгдийг нь аваад л явна да. Арал түрээслэх ч юм уу нэг тийм. Тансаг хөлгөн онгоцоороо хідэн найзтайгаа зугаална да. Гой охид дагуулад PS4 Pro худалдаж авна. Disney World-д очин да. Хідэн том урлагийн музейгээр л хэсэх бах та. Би хувцсны загвар зохион бүтээгчтэй. Тийм болохоор Copenhagen ч юм уу шоугаа их баха. Тэгээд загварын алдарснуудыг цуглуулад л сайхан үдшилэг хийндэ. Бидэнд 24 цаг. Хэмжээжгүй их мөнгө байвал бид хоолод идэнэ. Амьдрал завгүй өрнөж байна. Хоногийн 24 цагт бидний амьдралд өчнөө юм тохиолдож байдаг. Тэр зурд элдвээ олон асуултыг өөрөөсөө байнга асууна. Юу идэх үү? Юу өмсөх үү? Хинтээ уулзах ёстой билээ гэд. Заримдаа бас том болоод ямар хүн болох вүлээ? Хинтээ гэрлэх үү? Хаана амьдрах вүлээ гэд илүү чухал асуултууд ч гарч ирнэ. Гэвч бүр гүнзгий асуултуудыг үе өөрөө өөртөө тавьдаг. Жишээ нь би яагаад энэ хорвоо төрсөн бол? Амьдралын зорилго маань юу юм бэ? Үүнээс илүү зүйл энэ амьдрал бий гэж үг гэх мэт. Амьдралын гүнзгий асуултын талаар нээж судлах боломжтой газар тийм ч олон байдгүй нь бодит үнэн шүү дээ. Тэгэхээр энэ тухай чин сэтгэлээсээ нээлттэй авч ярилцах тийм орон зайг Альфа дээр бий болгохыг бид хүсдэг юм. Уулзалт бүр дээр Джейсон бид хоёр тодорхой нэг сэдвийг хөндөх бөгөөд Христ итгэлийн үүднээс тайлбарлах юм. Христ итгэл гэдэг үгийг энд хэрэглэхээр та гайхаж байгаа байх. Энд тэгээд энэ бүхэнд итгэдэггүй Христ итгэлтэй биш хүн бий л байгаа юм биш үстэй гэж танд бодогдож байж мэднэ. Тийм ээ, та энэ хүн бол зөв газараа иржээ. Яагаад гэхээр Альфа бол өөрсдөө Христэд итгэгч гэж үздэггүй хүмүүст онцлон зориулагдсан юм л да. Би багасаа л цуглаанд очих юм уу Христ итгэлийн талаар нэг их сонирхдаг байсан. Бодохоор л их уйтгартай санагддаг байлаа. Настай хүмүүс хуучны дуу дуулаад л хуучин номоо уншаад тойрч сууж цай удаг гэж төсөөлдөг байв. Би өөрийгөө юу гэж би цайнд их дуртай л да. Уучлаарай. Чамайг цай гэхээр шууд санаанд орж ирж байна. Би саяхан мөстө чихэрлэг ногоон цай ууж үзсэн шүү. Жаахан нэмгний шүүс нэмсэн байна л те.
Гоё амттай байсан байх та. Уунгууд л нэг их гоё сэргээд л ирж байгаа Энэ юм хавьд байдаг юм уу? Хаана? Манай тэнд байдаг юм аа. Анх Христ итгэлийн талаар нухацтай бодоод үзсэн чинь энэ бүхэн тэгээд үнэн гэж үл гэж бодогдсон. Эрүүл ухаанаар тунгаах юм бол итгэх ухаалаг зөв шалтгаан байна уу гэж. Дээр нь бас миний амьдралд ямар ч хамааралгүй санагдсан. Тэгээд дэлхийн өөр нэг өнцөгт 2000 жилийн өмнө амьдарч байсан хүн яаж одоо надад хамаатай байх юм бэ гэж өөрөөсөө асууж байлаа. Хүн болгоны сэтгэлд аз жаргалын сав гэж байдаг. Тэрнийг л дүүрэх гэж дандаа хичээж байдаг гэж хэн нэгний ярихыг би сонсож байлаа л да. Илүү их мөнгөтэй болвол, илүү гоё хувцастай болвол, шин найз охинтой болвол аз жаргал ирнэ гэж боддог бас дүнгээ ахиулчих бол, хэрэгтэй хүмүүстэй танил болчих бол, сайхан ажилтай болчих бол тэгээд л амьдрал жигдрээд ирнэ гэж. Гэтэл хачирхалтай нь ямар ч их зүйлээр аз жаргалын саваа дүүрэх гэж оролцсон ч нэг л сонин хоосон санагдсан хэвээрээ байдаг. Энэ бүхэн хэрэгтэй ч гэлээ. Амьдралд үүнээс илүү зүйл байх ёстой доо гэсэн мэдрэмж салдаггүй дээ. Яг л хүн бүрийн сэтгэлд нэг хоосон орон зай байдаг юм шиг гүн гүнзгий, магадгүй бүр сүнслэг энэ цангаагаа бид тайлах гэж оролдож байдаг. Христ итгэлийн гол цөмөн болсон Есүс Христ амийн талах бол бий байгаа юм гэж хэлжээ. Энэ нь яг л сэтгэлд чинь байгаа хоосон орон зайг дүүргэх чадaltaй нэг нь бий байгаа юм. Сэтгэл сүнсний цангааг тайлагч нь бий байгаа юм гэсэн хэрэг. Намайг 12 настай байхад миний ээж сэтгэл санааны гүн хямралд орж нэлээд удаан хугацаагаар эмнэлэг твтэх болсон юм. Аав маань бас архины хамааралтайч байсан. Би ах トゥ хоёртойгоо үндсэндээ хаягдаж хоцроод өөртөө л амиа аваад явах шаардлагатай болсон доо. Туулсан зовлондоо болоод орой орондоо орсон хойноо Бурхан та байдаг юм бол би таны үзэн ядаж байна гэд уйлж байснаа би тодхон сандаг. Цаашид ингэж амьдрахгүй дээ гэж би сэтгэлдээ бат ботсон. 18 настай байхдаа би 30 хүрэхдээ заавал саятан болцсон байх болондоо гэж хатуу шидсэн. Тэгээ 35 хүрэх үедээ аль хэдийн энэ зорилгодоо хүрчихсэн байлаа. Би 500 гаруй ажилчинтай компани эзэн, сайхан гэр орон үзэсгэлэнтэй эхнэр 2 сайхан хүүхэдтэй ч болов. Хүссэн цагтаа хүссэн газар руугаа явж чадна. Мөрөөцнөөсөө хавьгүй илүү хөрөнгө мөнгөтэй болсон ч аз жаргал гээч юм ирсэнгүй. Сэтгэлд минь нэг тийм гүн харанхуй хоосон юм байгааг би мэдэрч байлаа. Тэгэл амьдрал гэж чухам юу юм бэ гэсэн гүн гүнзгий ирэлт өөрөө ирэхгүй морцсон доо. Би унаж татдаг өвчтэй л дөө. Гэтэл ойр ойрхон таталт өгч эхэллээ. Тухайд манай гэрт Бони гэдэг сайхан зантай Христэд итгэгч бүсгүй ажилдаг байсан юм. Нэг удаа таталт өгч байхыг минь тэр харсан. Тэр ихнэр дүү минь уцтаад миний төлөө залбирч өгөж Бурхан өөрт нь хэллээ гэсэн. За яах вэ? Ямарс нэмэргүй дээ гэж бодсон ч Боныг бидний төлөө залбирах үед би яагаад ч юм уйлаад байв. Учрыг нь би ёстой ойлгоогүй. Би түүнд талархлаа илэрхийлж тэр явсан. За тэгээд маргааш нь Бонитой нэг сүмд явдаг хөршийнхөө залуутай тааралтаад чи маргааш сүм рүү явах уу гэтэл тэгнэ гэж байна. Би хамт явж болох уу гэтэл тэгэлгүй яах вэ гэлээ. Намайг цуглаандаа дагуулж явахдаа тэр тун дуртай байлаа. Цуглаанд нь очиод магтандуу эхлэх үед түүний дэргэд зогсож байсан би яагаад ч юм уйлж гарлаа. Уйлахгүй байх гэж бие байдгаараа барьсан ч үнэхээр чадсангүй. Яг тэр мөчөд Бурхны хайрыг би анх удаа боддоор мэдэрсэн. Түүний хайр ой ухаанаар ойлгомгүй үнэхээр сайхан байлаа. Сэтгэл доторх харанхуй хоосон орон зайгаа дүүргэх гэж би насан туршдаа зүтгэсэн. Игч хөрөнгө цуглуулсан. Гэтэл тэр хоосон зайг зөвхөн амьд Бурхантай харилцаатай болж байж л дүүргэж чадах байжээ гэдгээ олж мэдсэн. Сэтгэл доторх энэ хүсэл хэрэгцээгээ бид янз бүрээр мэдэрдэг. Зарим маань бүр тийм гүн гүнзгий хэрэгцээ байгаа гэдгээ мэдрэгчгүй явдаг байж мэд. Тийм л дээ. Миний уулзсан Марк гэдэг залуу миний зүрх сэтгэл байсан хоосон орон зайг Бурхан дүүргээд өгчихшил болсон. Ингиж дүүргэгдэх хүртэл нь тийм орон зай байгаагаа би мэдээчгүй явсан гэж тэр хэлсэн юм. Бурхны хайрыг мэдэрснээр бүх зүйл өөрчлөгддөг учраас яг үүнийг л хүсэн хүлээж байжээ гэдгээ тэр ухаарсан юм. Нэг дунд хар цагаан байсан бүх зүйл өнгө орж бүгд шин боллоо гэж гардаг. Гүнэрэ. Хүсвэл би энэ дууг чамд тавиад өгч болно шүү. Би өглөөр татсан байгаа. За. Тоглол. Hillsong Young and Free This is Living. Та хэд үүнийг сонсогдохоор холбоод өгч болох уу? Чадна те? Холбох гэж байна. Ээж минь Африк үндэстний амттай сайхан хоол хийж өгөхөд л. Би хоолны дуртай. Ер нь л хоол идэх. Мексик хоол. Хоол идэхээрээ Марихуан хүүхэн Хөгжмөл юм да. Марихуан татдаг хүүхэн Нимор.
Гамбо гэж дууддаг. Салхинд гарах. Амьтад Ихэнхдээ л хөгжим. Гэрийнхэнтэйгээ хамт байх. Мөн хөгжим сонсохоор л жаргалтай байдаг. Амьтад Бид аз жаргалыг худалдаж авч чадахгүй ч аз жаргалыг мэдрүүлэх зүйлсийг худалдаж авах болно гэж боддог. дэлгүүр хэсэг. харьцтай боломжтой. Кофе. За хүмүүсийн нэт баясал. Юу вэ? Баял хэлээ. Их сонин сонин нийт хүмүүсийг харахаар инээ түрээд байна. Христ итгэлийг сайн байж магадгүй л дээ. Та үүнд итгэсэн бол сайхан хэрэг. Гэхдээ надад л тохирохгүй гэсэн маягтай авч үздэг хүмүүс байдаг. Үүнийг бодоод үзвэл логикийн хувьд алдаатай байна. Хэрвээ Христ итгэл үнэн юм бол хүн бүртэл амин чухал ач холбогдолтой үсттэй. Харин үнэн биш юм бол худлаа юмд итгэх нь бидэнд сайхан хэрэг байж таарахгүй. Зохиолч C.S. Lewis энэ талаар Христ итгэл худлаа юм болоо ямар ч ач холбогдолгүй. Үнэн бол туйлын ач холбогдолтой. Харин энэ нь дунд зэргийн ач холбогдолтой гэсэн ойлголт огт байхгүй гэжээ. C.S. Lewis бүхий л баримт нотлохоог цуглуулan анхааралтай судалж үзээд энэ бүхэн үнэн юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ зөвхөн тэр ч биш, хүн төрлөختний түүхнээ нэр цуутай олон эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрсэн. Ньютон, Кеплер, Галилео, Коперник гэх мэт. Орчин үеийн нэр эрдэмтэн хүний геномын төслийн захирал Франциск Коллинс ч мөн ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг. Хүний генийн бүтцийг тодорхойлсон хүн шүү дээ. Намайг багта манай гэртээ итгэлийн тухайныг хөндөж ярьдаггүй байсан. Аав манай их сургуульд драмын жүжигийн багш хийдэг, ээж маань жүжигийн зохиолч байлаа. Коллежид ороход минь оюутны байранд шашны тухай яриа шөндөл болтол өрнөдөгсөн. Альваг авч үзэх үнэлэмж ямар нэг итгэл үнэмшлийн тогтолцоонд уялдуулах тодорхой шалтгаан надад байсангүй л дээ. Энэ бол ерөөсөө танил биш. Миний дотор суугдаагүй зүйл байсан юм. Би ангаахын сургуулийн хөтөлбөрийн дагуу өвчтөе хүмүүстээр очиж дадлаг хийдэг байлаа. Нэг удаа зүрхний тун хүн дэмгэхтэй өвчтний маань цээжин тушаа маш хүчтэй өвдөлт өгөх үеэр би дэрэгдэн байсан. Тэр нас дээр гарсан их сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан. Өвдөлтийг тэсэж гарсныхаа дараа яг тухайн нөхцөлд итгэл нь яаж өөрт нь тус болсон тухай надад тэр ярьж өгсөн юм. Итгэл гэж яг юу болохыг өөрийнхөө тайлбарлаж өгöd над руу харахад нь би чимээгүй л байлаа. Тэр асуусан харцаар над руу ширтэнгээ эмчээ та юунд итгэдэг вэ гэлээ. Бид хэзээ нэгэн цагт хариулах ёстой болдог хамгийн чухал бурхан байдгүй гэсэн асуултанд хариулах цаг ирснийг түүний асуултаас ухаарснаа би эцэст нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл ямар ч баримт нотлогоо харж амжилгүйгээр би тийм нөхцөлтэй тулгарсан юм шүү. Ухаан би чинь эрдэмтэн биз дээ. Эрдэмтэн хүн ганц л зүйлийг хийдэг гэх юм бол энэ нь баримт нотлогоонд үндэслэж дүгнэлт гаргах явдал билээ. Гэтэл би ингэж бие зовоомооргүй байсан юм. Би Христийг түүхэн хүн гэхээс илүү домог төдийл боддог байсан юм л та. Энэ талаар уншиж судлах тусам бодитоор амьдарч байсан сургаал номлол үхлээс амилсан тухайн хүртэл асар их нотлогоо баримт бүхий түүхэн хүн юм байна гэдгийг би ойлгосон. Эхлүүлэхээсээ цааргалж байсан ч хийх хэрэгтэй гэж бодоод тэр өдөр өвчтнийхөө орны дэргэд эхэлсэн аялал бурхангүй үзлийг минь улам батжуулах байх гэж бодож байснаар минь биш. Харин намайг итгэл тавьчирч төгсгөл нь тун гинти явдал байлаа. Итгэл сүсэг шинжлэх ухаан хоёр зөрчилдөг гэж хүмүүс ярьдаг. Харин хоёулаа өөр өөр асуултад хариулт өгдөг учраас хоорондоо харин ч сайн хоршдог юм шиг надад санагддаг. Хоёулаа дэлхийн ертөнцийн тухай тайлбарлаж өгдөг бөгөөд бие биеийнхээ гүйцэлд болдог шүү дээ. Шинжлэх ухаан бол энэ ертөнцийн түмэн бодисын үйл ажиллагаа ажиллах зарчим хуйлуудыг авч үздэг. Харин итгэл үнэмшил бол бид яагаад амьдарч байгаа амьдралын утга учир юу юм бэ гэх асуултанд хариулт болдог. Жази Лендри хоёр энийг илүү сайн тайлбарлаж өгнө. За, би Лендрийг бэлгэлэх гээд нэг сайхан бялуу чигэнчлээ. Хэрвээ Лендри эрдэмтэн байгаад энэ бялууг судал шинжлэх юм бол олон зүйлийг хэлж өгч чадна. Бялууг юугаар хийсэн, яаж хийсэн, тэрч байтугай хизээ хийснийг нь тогтоож байх. Гэвч бүх зүйлийг хэлж өгч чадахгүй. Хэн үүнийг хийсэн? Хамгийн гол нь яагаад үүнийг хийсэн бэ гэдгийг хэлж чадахгүй. Бялууг хийсэн бүтээгч л хэлж чадна. Би энэ бялууг хийсэн юм а яагаад хийснээ тайлбарлах уу гэж ганцхан би л хэлж чадна. Би үүнийг бялуун дуртай Лендри найздаа өгөхөөр хийсэн юм шүү дээ. Энэ хорвоо ертөнц ч адилхан. Энэ дэлхийг хэн бүтээсэн? Яагаад бүтээх болсноо бүтээгч нь илчилж өгч чадна штэ. Альфа дээр бид хэн, яагаад гэсэн асуултыг авч үзэх болно. Бурханаас юу асуух вэ гэж юу?
өөр хідэн гариг дээр оюун ухаант амьдрал байдгүй. Тэгвэл яаж асуух юм бэ? Энэ бүхэн яаж эхэлсэн бэ? Үрд мөнхийн цаг хугацаа ямар байдаг вэ? Өндөг дахь хоёрын аль нь анхдагч вэ? Яста мэдгүй. Мэдх юм үнэхээр алга. Яагаад дайм болоод байгаа юм бэ? Та яг хэн бэ? Би баяжих болов. Бидэнд чөлөө сонголт бий. Гэтэ та бүх зүйлийг захирч байгаа гэхлээр юу гэж ойлгох юм бэ? Яагаад зарим хүний амьдралыг тийм хүнд хэцүү байлгаж байгаа юм бэ? Та хаана байгаа юм бэ? Гэж би асуух байх та. Амьдралын утга учир юу вэ? Одоогийн дараа яг юу байгаа юм бэ? Яг одоо яг бидний дэлхийд амьдраад дараа нь тэгээд яг юу байгаа юм бэ? Та цор ганцоо эсвэл танаас өөр олон бурхад байгаа юу? Яагаад тэр шумуулыг бүтээсэн бэ? Яагаад? За нэрээ яагаад? Есүсийн хэлсэн маш чухал зүйлсийн нэг нь зам, үнэн, амь бол бий байгаа юм. Хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй гэсэн үг байдаг. Зам бол бий байгаа юм гэж Есүс хэлэхдээ Бурхантай үнэн мөнхийн хайр дүүрэн харилцааг бий болгох зам бол бий байгаа юм гэж хэлж байгаа хэрэг. Бусад хүмүүст энэ байгаагаараа л хүлээн зөвшөөрөгдөж хайрлуулах гэсэн бидний чин хүсэл энэ харилцаагаар л гүйцэлдэнэ. Харин үнэн бол бий байгаа юм гэж хэлэхдээ Бурхны тухай өгүүлсэн зүйлсийг цээжилж тогтоох ч юм уу, тийм нэг зүгээр л толгой мэдлэгийг хэлээгүй. Зүрх сэтгэлийн мэдлэгийг хэлсэн. Хүн үннийг хувьчлан таних боломжтой гэсэн. Та Бурхныг хувьчлан таньж мэдэх боломжтой. Тийм л дээ, хэн нэгний тухай мэдих тэр хүнийг таньж мэдэх гэдэг тис ондоо зүйлс. Би Бэнийг хувьчлан таньдгүй байлаа гэж бодъё л доо. Тэгээд олон нийтийн сүлжээнд түүнийг дагдаг боллоо. Нилээд өндөр залуу гэдгийг төвөггүй болж мэднэ. Итгэмээргүй мондог бүжигчин. Спорт дунд зэрэг гэдэл. Бас сайхан залуу, эмээтэй хайртай, мундаг нагзах, бяцхан жаалын загламаас эцэг болсныг ч мэдэж авна. Тийм ээ. Ингээд би Бэний нийтэлсэн бүх химийг нэгд нэгэнгөө үдсэн байлаа ч зүгээр л толгой мэдлэг төдий юм. Энэ нь түүнтэй 15 жил нөхөрлсөн нөхөрлөлөөс тис ондоо зүйл юм а. Бурхныг ч гэсэн жинхэнэ найз нөхөр шиг ийхүү таньж мэдэх боломжтой гэж Есүс хэлээд байгаа юм шүү дээ. Христ итгэлийн талаар чухам энэ зүйлийг ухаарснаар миний хувьд бүх юм өөрчлөгдсөн. Христ итгэл миний амьдралд ямар ч хамааралгүй гэж би боддог байсан. Гэтэл одоо эсэргээр Бурхантай харилцах харилцаанаас минь өөр миний амьдралд томоохон нөлөөтэй зүйл байхгүй. Эцэст нь Есүс амь бол бий байгаа юм гэж танд жинхэнэ амьдралыг өгч чадах нэгэн гэдгээ тэр өөрөө ийхүү тодорхой хэлж. Бүх юм амаргүй байна. Гэхдээ түүний дотор байх аваас бид өөрсдийгөө буруутгахгүй, сэтгэл ханамж дүүрэн амьдралыг олж авна. Өөрийгөө буруутгах гэдэг ямар байдгийг хүн бүрл мэднэ. Заримдаа хуурамч буруутгалж явж байдаг л да. Би ахыхаа машиныг сэвтүүлчихлээ гэж машиныг сэвтүүлсэ гэж бодсон. Гүй. Чи яриа таслахаас өмнө би нөгөө юу гэлээ. Гэтэл яагаад гэвэл би машиныг шүргүүлчихсэн юм л да. Тэгээд харсан чинь ийм болчихсон байсан. Би сэтгэл зовоод ахтаа хэлсэн чинь Паул ах өдөөс угаасаа ингэ сэвтчихсэн юм оо гэсэн. За тэр ч яхаа би өөрийгөө дими буруутгаж байсан хэрэг. Гэвч хүмүүс бүгдээрээ л буруу зүрх юм хийдэг болохоор надад өөрийгөө жинхнээсээ буруутгах зүйл бишгүй тохиолддог. Харин үүнээс үл хамааран биднийг Бурхан хайрладаг гэсэн сайхан мэдээг дуулгая. Өөрийнхөө Есүсийн бодгалаар Бурхан энэ дэлхий дээр ирж таны төлөө миний төлөө өгсөн. Бидэнд уучлалыг өгөхийн тулд бидний хийсэн бүхий л гим зэм, алдаа бурууг, хэлсэн, бодсон буруу муу юм бүгдийг тэр загламаа дээр үүч бидний оронд өгсөн. Бид чухам тэр уучлалыг хүлээн авахдаа бялхам амийг олж авдаг. Танд надад чухам үүнийг л бялхам амийг өгөхийг, жинхэнэ амийг өгөхийг Есүс хүсэж байна. Өнөөдөр та чухам юунд хөдлөгдөн альфад ирснийг би мэдэхгүй. Гэхдээ альфа дээр өөрийнхөө чөлөөтэй байгаараа гэж хэлэх байна. Дэндүү ярвигтай юм уу, дэндүү энгийн асуулт гэж байхгүй учраас та бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, эргэлзэж, тэнэгэлзэж байгаа зүйлээ асууж ярилцаж болно. Өнөөдөр альфагийн уулзалт дэлхийн 150 гаруй улсад 60 гаруй хилээр олон хотод явагдаж байна. Сая хүмүүс найз нөхөдтэйгөө цуглараад хоорондоо амьдрал, итгэл, Бурхны тухай ярилцаж байна. Таныг ч бас урьж байна. Хүн дунджаар 70 насна гэж үзвэл амьдралын нийт хугацаа ингэж зарцуулагддаг аж. 20 жил 3 сар унтаж, 10 жил 5 сарыг зурагт үзэж, 7 жил 6 сарыг хооллож ундалж, 5 жил 9 сарыг ямар нэгэн тээврийн хэрэгслээр зорчиж, 18 сарыг дараалал зогсож, 6 сарыг гэрлэн тохион дээр зогсож өнгөрөв. Заримдаа амьдрал итгэлийн тухай чухал асуудлуудын талаар ярихаасаа илүү их цагийг улаан гэрлээс суулж дэмий зогсоход зориулдаг гэж бодохоор анхааруулжтай байгаа биз. Цаана нь танд 570 мянган цаг үлдэж байна. Үүний 24-өөс ч бага цагийг альфа дээр ирж бидэнтэй хамт өнгөрөөнө гэж таныг хүргэе.
Бид хоёрын нислэгийн цаг юу вэ? 6 цаг. 5 цаг дутуу байна. Хоёулаа одоо юу хийнэ? Бүтэн 5 цаг.